안녕하세요. 난 살마입니다. 또 만나서 반갑습니다. 자, өнөөдөр хэдүүлээ 6 дугаар хичээлээ үзэж байна. За, 6 дугаар хичээл дээр юу гарах нь гэдгийг бүгдээ хамтдаа харцгаая. 자, 6 дугаар хичээл дээр нь 일상생활에 대해서 설명하기. 자, юу вэ гэхээр 일상생활 энгийн амьдрал ахна тийм ээ. Энгийн өдөр тутмын амьдралын талаар багш нь ярих гэж бэлдсэн байна. За, энэ дээр бид нар ямар дүрмүүдийг үзэх вэ гэсэн чинь өнөөдөр нэр үгийг хооронд нь холбодог дүрм байна. Нэг ёсондоо бид нар ба, бөгөөд, болон, мөн энэ гэсэн жишээний өнөөдөр нэр үгнүүдийг холбодог шүү дээ. Яг тэрнтэй ижүүлгэн нэр үгийг холбодог ба, бөгөөд, болно гэсэн нэг юм юу вэ? Нөхцөлийг багш нь авчирсан байна. Дээрээс нь хаагүй буюу бөгөөд болно гэсэн бас нэг утга санаа илэрхийлж байдаг. Энэ хоёрын багш нь ялгааг нь гаргаж өгнө. За нэмээд нэр үгний араас эсо гэдэг. Бид нар өмнө нь эсо гэдэг багш нь хальт ярихдаа аас дөрвөө гэж үзсэн тийм үү. За энэ удаадаа болохоор ямар нэгэн юу вэ? Үйл явдлыг илэрхийлэх үедээ бид нар дата гэдгээр бас дата гэдэг одоо юу гэх нөхцөлийг бас энэ удаад наваад ярих юм байгаа. За тэгээд энэ удаад навж ярихдаа багш нь гэж мөн үзчихсэн те өөх оршихын дата энэ хоёрын ялгааг нь гаргаад энэ удаад тайлбарлах гэж байна. За нэр үгэн дээр ордог гуава гэдэг дүрм дээрээ бид нэр одоо яаж одоо ялгадаг вэ гэхээр ямар нэгэн байдлаар бид нар оноос нэрийг хооронд нь тоочдог шүү дээ. За яг тэр тоочдог байгаатай яг ижүүлэхнээр бид нар юу вэ? Гуава гэж хоёр хэсгээр ангилдаг байна. За тэгэхээр ерөнхийдөө гуа гэдэг юм гүйвлэгчдээр аавна, ва гэдэг юм игшигдээр аавна гэдгийг ойлгосон. За тэгвэл бид нар бүгд өрөнгөний залгаад үзье да. За гүйвлэгч нь юу илээ? Дороо төгсгөл нь гүйвлэгчээр төгссөн байгаа гэсэн үг шүү дээ. За тэр үед нь бид нар гуа гэдгийг авч байгаа тийм ээ. За эхний мөрүүд дандаа юу вэ? Гуа гэсэн төгсгөлийг юу илээ? Нөхцөлийг авсан байна. За тэгэхээр пап과 빵과 гэж ярина гэсэн үг тийм ээ. За pop хоол, 빵 талах гэсэн үг тийм ээ. За check гэдэг бид нар мэдж байгаа тийм үү? Одоо check гэдэг үгээ цээжлэн штэ. За check тон мөнгө тийм ээ? Тон. За тэгээд 신문 сонин. Окей. За тэгээд 노래방 카라오케. 자, 오케이. 자, ингээд 신문과 노래방과 гэж ярина гэсэн. За окей тэгвэл төгсгөл байхгүй эсгүүдийн хэдүүлээ харъя да. 사과와 딸기와 사과 앨림 гэсэн тийм ээ. За 딸기 구제элцгэн. окей. 시계와 컴퓨터와 잡지와 잡지 잡지 гэдэг маань одоо 신문 гэдэгтэй төстэй юу вэ? Нэг нь сонин 잡지 гэдэг маань сэтгүүл болоо өрнө гэсэн. За ингээд одоо юу вэ? 휴대전화. 자, 휴대전화와 гэсэн хэсгүүд. За, эднэрийг бүгднийг багш нь юу вэ? Өгүүлбэрт оруулъя. Зарим нэг хэсэг гэдэг юм. Зарим нэг хэсгүүдийг нь өгүүлбэрт оруулж харна гэсэн. За, энэ дээр юу гарч ирсэн бэ? 숙제, 축구, 농구, 예습, 복습, 빨래, 청소 гэсэн үгнүүд тийм үү? Эдгээр үгнүүдийг бид нар юунд хэрэглэж байгаа юм болоо багшаа гэсэн чи юу вэ? Нэр үгний араас хаагүй гэсэн хэсэг байгаа тийм ээ. За хаагүй гэдэг нь эдгээр үгнүүд маань хойноосоо хаадаа гэдэг үг авчирхал юм бол нэг ёсондоо шууд автоматар үйл үг рүү хувирдаг байгаа. Юу вэ гэхээр нэр үг мөртлөө үйлдэл нэр үгэ гэж та бүхэн ойлгож болох нэ гэсэн. За үйлдэл нэр үг байгаа учраас энэний хойноос би хаадаа залгах, 숙제하다, хичээл хийх, даалгавраа хийх, гэрийн даалгавар хийх гэсэн утгатай үг болох нь тийм ээ. За 축구하다 хөл бөмбөг тоглох тийм үү? Хөл бөмбөг тоглох гэсэн бас нэг утга санааг илэрхийлж байна. За тэгээд 농구하다 юу вэ? Сагсан бөмбөг тоглох. За нэг ёсондоо хаадаа гэдэг үг маань тоглох хийх одоо юу гэдгийг бүтээх гэсэн маш олон утга санааг өөрөө агуулж идэг. Ийм бас нэгэн үйл үг байх нэ гэж та бүхэн ойлгож болох нь. Тэгээ юу вэ? Үйлдэл нэр үгний араас орж ирэх юм бол автоматар үйл үг үүсгэж байна гэдгийг та бүхэн анхаарах нь. За хаадаа гэдэг үгэн дээр бид нар гүү залгаад ерөнхийдөө хаагүй гэдэг одоо нөхцөлийг үүсгэсэн байна гэж та бүхэн ойлгож байна. За гүү гэдэг нөхцөл маань бид нар цаашаа үзэх боловч ад дөрөв гэсэн утга санааг илэрхийлж идэг. Ингээд юу вэ? Хийгээд гэсэн утга санааг илэрхийлэх гээд байгаа. Тэгэхээр мэдээж бид нар үгнийг бөгөөд гэдэг утгатай илүү их төхөө ойлгож болно гэсэн. За жишээлбэл иймэрхүү байдлаар хэдүүлээ шилжүүлж ойлгож олно гэсэн. 축구하고 농구 гэж одоо юу вэ? юу илээ? 축구
хөл бөмбөг, за нүнгүү хөл бөмбөг бөгөөд сагсан бөмбөг гэж бас бид нар юу вэ? Ойлгож болно гэсэн. За, хэдүүлээ дасгал ажиллаад үзье да. 사과와 딸기를 먹습니다. 사과와 딸기를 먹습니다. юу вэ? Алим болон юу вэ? Гүзээлзэн иддэг. Гүзээлзэгнийг иддэг. За тэгвэл эдсэн гэхээр арай жоохон нөгөө нэг бид нэр дөрмөө үзэг болохоор иддэг гэдгээр ойлгоё. За тэгэнгүүт энэ юу вэ? 시계와 휴대전화가 있습니다. цаг болон гар утас байна гэдэг хувилбараар авах нь тийм ээ. За 잡지와 컴퓨터가 가방 안에 있습니다. 가방 안에 있습니다. бид нар үзсэн дүрм байна тийм. бүгдөрөнгийн бид нар хойдлын залгадаг дүрмүүдээ бүгднийг үзчихсэн байна. За тэгвэл юу вэ? 잡지와 컴퓨터. 잡지, сэтгүүл, 컴퓨터, ноутбук ч юм уу тийм. За тэгвэл энэ хоёр маань хаана вэ? 가방 안에, 가방 цүнх тийм ээ. За цүнхэн дотор байна гэж ойлгох нь. За тэгвэл 방에 침대와 책상과 의자가 있습니다. би тоочсон байна. өрөөнд дотор юу байна вэ? 침대 унтдаг орон тийм ээ. ор 책상 실에 의자 сандал. За өрөөнд дотор юу вэ? ор ширээ сандал байна. За нэгэсэндээ та бүхний оюутны байранд чинь иймэрхүү зүйлүүд л байх болно. Ерөнхийдөө энэс илүү баг нэг их байрлагдаггүй байгаа. Тэгэхээр ерөнхийдөө оюутны байранд чинь байдаг тогшил гэж ойлгож болох нь. За эдгээр асуулт нь ерөнхийдөө 무엇이 있습니까? буюу юу вэ? Юу байна вэ гэдэг асуултанд хариулагддаг байх нь тийм ээ. За нэг ясандаа энэ бид нар тоочж байгаа буюу юу вэ? 과 гэдэг хэлбэр дээр маань ийм нөхцлүүдийг авч байгаа тохиолдолд ихэвчлэн дандаа тэмдэг нэр юм уу? Үйл үг залгана гэж юм тийм. Тэмдэг төлөв ч юм уу. Залгана гэсэн үг байна. Тэгэхээр дандаа юу вэ? Тэмдэг төлөв, тэмдэг нэрүүд байна гэж та бүхэн ойлгож болохоор байна. За тэгвэл дараагийн жишээ өгүүлбэрүүдийг харъя да. Одоо нөгөө нэг юу вэ? Үйлч нэр үгэн дээр залгадаг 하고 гэдэг нөхцөлийг харж инэдүүлээ. За 축구하고 농구를 합니다. 축구하고 농구를 합니다. 축구 хөл бөмбөг, 농구, сагсан бөмбөг гэсэндээ. За тэгвэл сагсан бөмбөг болон юу вэ? Хөл бөмбөгийг тоглодог гэж одоо орж ирнэ гэсэн үг байна. За 예습하고 복습을 합니다. 예습 өөрчлөж хичээлээ хийх гэсэн утгатай тийм үү? 복습 гэдэг маань би давтлага хийн гэсэн. Одоо юу вэ гэхээр бид нар өнөөдөр гуаваага үзчихсэн юм чинь хичээлийнх нь одоо видео хичээлийнх нь дараа та нар яах нь нөгөө нэг PDF файлаа татаж аваад бүгд өөрөнгөний ажиллагаа нь энэ бол 복습 байх нь. За 7 дугаар хичээлээ тэрний араас нь дахиад ийм хичээл үзэх юм байна штэ. Тэгвэл багш өнөөдөр ийм дүрмүүдийг надад тайлбарлаж өгнө гэдэг жишээгээр нь харна гэсэн. Тэр нь юу вэ гэхээр 예습 байх нь нөхдүүдээ. За ингээд юу вэ гэхээр 예습, 복습 гэдэг зүйл нь ерөнхийдөө салшгүй холбоотой зүйл ээ. Та бүхэн хичээлээ сайн хийгээд амжилтанд хүрэхэд чинь айгүй сайн нөлөөлдөг зүйлүүд. За, 빨래하고 전소를 합니다. 빨래하고 전소를 합니다. 빨래, угаалга, тэ? 전소, цэвэрлэгээ. За, тэгвэл юу вэ гэхээр энэ хоёрыг хоёулангийн хийдгээ гэж орж иж байгаа. За, тэгэхээр угаалга болон угаалга хийгээд юу гэсэн бэ? Угаалга болон цэвэрлэгээ хийдэг гэж орж ирсэн байна. За тэгмэд 신문하고 잡지를 읽습니다. 신문 сонин байсан тийм үү? 잡지 сэтгүүл. За тэгвэл сонин болон сэтгүүлийг уншдаг гэж орж ирсэн байна. За эдгээр асуулт маань 무엇을 합니까 гэдэг юу вэ? Асуултаар хариултууд нь ирэх нэ тийм ээ. За 무엇을 합니까? Юу хийдэг вэ гэж асууж байна тийм ээ. За тэгвэл 하고 гэдэг нөхцөл маань ерөнхийдөө хойноосоо дандаа юу вэ? Үйл үг авсан байгааг анзаарч байна тийм ээ бүгдээрээ. За тэгэхээр үйл үг авдагаараа бас нэг онцлогтой ах нэ. За энэ тохиолдлыг хэдүүлээ харъя да. 무슨 운동을 합니까? 무슨 운동을 합니까? 무슨 ямар гэдэг тохиолдолд орж ирж байна. За ямар дасгал хийдэг вэ? Ямар дасгал хийдэг вэ? За тэгсэн чинь 친구와 같이 태권도를 합니다.
친구와 같이 태권도를 합니다. яагаад энэ дээр нөгөө нэг guava гэдэг хэлбэр чинь бас дахиад нэг өөр хэлбэр рүү шилжиж орж ирж байгаа хэв шинжээг багш нь харуулж байна. За нэг ясандаа юу гэхээр guava гэдэг хэлбэр дээр маань 하고 гэдэг хэлбэр дээр нь ч гэсэн ижилхэн нэр үгийн оронд хойноос нь 같이 함께 гэсэн аль нэг нь орж ирэх юм бол хамт гэсэн утгатай үг л дээ. Орж ирэх юм бол guava гэдэг үг маань юу вэ? Тэ гэдэг утгыг автоматар агуулдаг байгаа. Тэгэхээр ерөнхийдөө тэрнтэй энэнтэй хамтдаа гэсэн утгатай гэсэн үг. За хэдүүлээ дахиад энэ жишээ үйлдвэрүүдийг уншъя да. Ямар дасгал хийдэг вэ гэсэн чинь юу гэж хариулсан бэ? Найзтайгаа хамт таеквондо хийдэг. 태권도 기특. 태권도를 합니다. 자, тэгвэл энэ доотлын уншъя да. 누구와 함께 공부를 합니까? 누구와 함께 공부를 합니까? 누구 гэдэг нь юм бэлээ? Хинтээ хамт хичээлээ хийдэг юм бэ? Хинтээ хамт хичээлээ хийдэг юм бэ гэсэн чинь юу гэсэн бэ? 반 친구와 함께 반 친구 ангийн найзтайгаа гэсэн утгатай үг болж байгааз. 반 친구와 함께 юу вэ? 공부를 합니다. 공부를 합니다. За гэсэн утга санаа илэрхийлнэ гэсэн. За ангийн найз гэснээсээ илүүтэйгээр өрөөний найз гэсэн ч байж болохоор байна тийм ээ. Пан гэдэг маань энэ дээр өрөө гэдгээр орж ирсэн байна. За энийг хэдүүлээ харъя да. Одоо юу вэ? Эсо гэдэг үгийг багш нь тайлбарлаж өгч байна. Астуру гэдгээр бид нэр өмнө нь харсан шүү дээ. За тэгвэл астуру гэж байсан бол одоо юу вэ? Дэте буюу юу гэж байна? Нэр үгний араас орж ирдэг гэж байна тийм ээ. Гэхдээ нэр үгний араас орж ирэхдээ тухайн орон байр болж байгаа үйл явцыг илэрхийлдэг. Тэр үйл явцын байрлалыг заан гэсэн үг. Тэгэхээр болж байгаа процессын дагуу бид нарт эсо залах юм бол энэ дотор ямар нэгэн үйл явдал болох нэ гэж ойлгох нэ гэсэн үг байна тийм үү? Дэте. За харъя. 집에서 무엇을 합니까? 집에서 무엇을 합니까? юу вэ? 집에서 гэртээ юу хийдэг вэ гэж одоо асууж байна гэсэн. 저는 집에서 숙제를 합니다. 숙제를 합니다. би гэртээ 태 гэдэг үг болж байгааг анзарж байна уу? би гэртээ гэрийн даалгавраа хийдэм үү? тийм ээ? гэрийн даалгавраа хийдэг юм. За, доотлын харъя да. 영화관에서 뭘 합니까? За, энэ дээр хүүхдүүд хараарай. 무엇을 гэдэг дээр энэ доор юу гэсэн бэ? 뭘 гэж ороод ирсэн байна, тийм ээ? За, 뭘 гэдэг хоёр маань ерөнхийдөө ижилхэн юу гэж байгаа үг гэсэн. За, 무엇을 гэдэг үгийг дооронд товчлаад 뭘 гэж орж ирсэн байна. 뭘. За, тэгэхээр юу вэ? товчлсон хэлбэрийн ч гэсэн бид нэр ойлгож авах хэрэгтэй байна, тийм ээ? 뭘 합니까? гэж ойлгох нэ гэсэн. За, юу гэдэм бэ? 영화관. юу вэ? кинотеатр ахна тий. За, тэгвэл энийг харъя да. 저는 영화관에서 영화를 봅니다. юу гэсэн бэ? Би кинотеатрт юу үздэг? киног үздэг гэж орж ирэх юм гэсэн үг. За, эсо гэдэг үгийг бид нар юу вэ? ганцхан юу? өөрөө тухайн газар байгаа тохиолдолд тийм ээ би тэр дотор байж би тэрийг үйлдэл хийх гээд байгаа шүү дээ. Тэр тохиолдолд бид нар дэте гэдэг утгаар илүү их ашиглаж болно гэсэн утга санааг илэрхийлж байна. За тэгээд юу вэ? Бид нар тэ гэдэг хэлбэр рүү шилжүүлсэнийг та бүхэн анзарч ирсэн тийм ээ. За тэгээд дээр дотор гэсэн утга санаа бас дахиад яах нь илэрхийлж болно гэсэн үг дэте гэдэг утгаараа. За дахиад хэдүүлээ одоо этэй харьцуулж үзье. 어디에 갑니까? Бид нэр өмнөх одоо хичээлүүдээр үзсэн дасгал байна тийм ээ. 하샤 явж байгаа юм бэ? Тийм үү? 학교에 갑니다. 학교 сургууль руугаа явж байна. За тэгвэл 학교에서 무엇을 합니까? 학교에서 무엇을 합니까? сургуультай чи юу хийдэг юм бэ? сургууль дотроо юу хийдэг гэж орж ирж байна гэсэн үг. Тэгэхээр би сургууль руугаа явж байна гэдэг үг байна тийм үү? Тэгээд доотлынх нь сургуультай чи юу хийдэг? сургууль дотроо юу хийдэг гэдэг утга санааг илэрхийлж байна гэсэн үг. За, 학교에서 юу вэ? 한국어를 배웁니다. би сургуультай солонгос хэл сурдаг юм гэж ярих нь тийм ээ. За, тэгвэл энэний доотлон 제 친구는 바트 씨와 너민 씨입니다. гэж ярьж болно гэсэн. энэ дээр би нөгөө нэг 와과 гэж хамтаа оруулж ирсэн байна тийм. 제 친구는 миний найз бат болон номин юм гэж одоо ерөөхдөө хэлж байна гэсэн. За, дараагийн үгийг харъя. 어디에 갑니까? 인행에 갑니다. 인행 банк руу явж байна тийм ээ. За,
банкнд чи юу гэж байгаа гэж асууж байгаа учраас 인내에서 오케이. 인내에서 무엇을 합니까? 인내에서 무엇을 합니까? 저는 인내에서 돈을 찾습니다. 저는 인해내서 돈을 찾습니다 гэж ярих нь. Би банкнаас мөнгө авах гэж байгаа маа гэж ярих гэж байгаа боловч юу вэ? Чаддаа олох гэсэн үг тийм үү? Тэгэхээр солонгос хүмүүсийн сэтгэлгээнд ерөөхдөө юу байна гэхээр ерөөхдөө би мөнгийг очиж авах гэж байна гэдэг үг маань би мөнгийг олох гэж байна гэдэг утгаар яригддаг гэсэн үг. Нэгээс нь тэр хүн мөнгийг очиж юу гэх картнаас мөнгө авахдаа мөнгө би олно зүйлийг бий болгож гаргаж ирж байгаа гэдэг утгаар нь та бүхэн ойлгох нэ. Тэгэхээр би мөнгө авна гэж явахгүйгаа та нар юу вэ? Олох гэж байна гэж цаашдаа ярих нь тий. За энэ бол ерөөхдөө mind одоо юу гэх сэтгэлгээний нэг ялгаа гэж та бүхэн ойлгож олно шүү. За тэгвэл 현금으로 гэдэг нөхцөл байгааз. За euro гэдэг нөхцөлийг багш энэ дээр тайлбарлая да. За euro нөхцөл маань бидний нөр рүү оруулж ирсэн тийм үү. 현금으로 гэх юм бол бэлнээр одоо нэгэсэндээ юу вэ? Арын дөрвөн зэрэг гэж та бүхэн ойлгож болох нэ. Арын дөрвөн зэрэг багш нь ингээ урдчлаад юм заах чагаад уурчлаад дандаа дөрмийг хэлчихэд тах юм. За тэгтээ яг тэмдэглээд авчих дараа нь бид нар энэ дөрмийг илүү та бүхэн тайлбарлах болно. За бэлэн мөнгөөр юу вэ? 5만 원과 10,000 원을 받습니다. би бэлэн мөнгөөр юу вэ? 5만 원, 5만 원, 10,000 원. юу вэ? Нэгэсэндээ 50,000-ийн дэвсгэрт 10,000-ийн дэвсгэртийг юу вэ? 받다 авсан гэсэн утгатай тийм үү? За тэгээд ингээд би бэлэн мөнгөөр 50,000 болон 10,000-ыг авсан гэсэн одоо үг болж байна гэсэн үг. За дараагийн хэсгийг харъя да. За ингээд бидний нөгөө нэг юу вэ? Хичээл маань амархан дөрмүүдээс учраас багш энэ хүртэл надад хичээлийн заах гэж байна. За ингээд юу вэ? Хэдүүл дээр багш хинээ авчирсан байна. Дараа нь Жимин те. За Жиминыг авчирсан. За Жимин юу гэсэн бэ? Жимин 씨 안녕하세요. 안녕하세요. гэхнэ те. За тэгвэл гэхнэ тийм ээ. За 어디에 어디에 갑니까? гэж орж ирнэ тийм үү. За тэгвэл дараа нь юу гэсэн бэ? 저는 도서관. 저는 도서관에 가다 치고 가면 갑니다. 오케이. 갑니다. 자, 난살마 씨는 유에 무엇 유에서게 알아서 이렇게도 유 хийх гэж байгаа юм бэ гэж орж ирээд байсан. 저는 도서관에서 би 도서관 юу гэдгийг хэлэх гэж байна тийм үү? За, 숙제 гэрийн даалгавар тийм ээ. 숙제를 за энэ дээр багш нь буруу оруулсан биш үү? За яаж орж ирэх ёстой вэ? 숙제 энүүгээр төгссөн байгаа юм чинь ямар ил ийм ил авах ёстой тийм ээ? 숙제를 хоёр ил авах ёстой тийм үү? 를 гэж орж ирнэ тийм. За 숙제를 합니다 гэж орж ирнэ гэсэн. За дараагийнх нь харъя да. 지민 씨 어디에 갑니까? багшны эсрэгээр асуусан. 지민 хаачих гэж байгаа юм бэ гэсэн тийм. Тэгсэн чинь 지민 юу вэ? 저는 운동장으로 явах гэж байна. Тэгэхээр би руу явах гэж байгаа гэдгээ яаж үздэггүй лээ? 가다 오다 тийм ээ? За 갑니다. За тэгвэл 운동장д 축구, 농구 орж ирсэн юм чинь алийг авчлаа? 하고 авч ирсэн тийм үү? 하고 농구를 юу вэ? 합니다. 농구를 합니다. энэ биш байх нэ тийм ээ. За энэ бас биш байсан тийм үү. За 농구를 합니다. За гэж орж ирэх нэ гэсэн. За окей юу. та бүхэнд одоо 과와 하고 дээрэс нь юу вэ? 에서 хоёрын тодтголыг ерөөхдөө гаргаж өгсөн гэж найдаж байна. За энэ хүртэл нь ерөөхдөө хичээл ямар шүү байсан бэ хүмүүдээ?
За энэ хүртэл хичээл нь давгүй байгаад бүгдөрийн сайхан тэмдэглээд авсан гэж багш найдаж байна. Хичээл нь ерөөхдөө амархан байсан бах тийм үү. За тэгэхээр дараагийн хичээл дээр уулзцай. Дараагийн хичээл нь илүү сонирхолтой хичээлүүдийг зөндөө багш нь бэлдсэн байгаа. За тэгээд дараагийн хичээлийг хамтдаа харцгаая. За ингээд түр бака. Баяртай.